Рэл маягийн ирлээнүүд бол орчин үеийн ирлээнд хамаарах ба бүтэц ажиллах зарчмын хувьд бол NMSH маягийн сармаг ирлээтэй ижил юм аа. За тэгээ юугаараа давуу талтай вэ? NMSH-тай харьцуулахад одоо юугаар давуу вэ гэхлээр рэл маягийн ирлээнд овор хэмжээ ба жим багтай илүү найдвартай ажиллагаатай байх нэ. За тэгээ орчин үед бол одоо овор хэмжээ жим бага эдгээр бол бүгд одоо маш давуу талуудтай учраас бол сүүлийн үед бол одоо нэрэл маягийн ирлийг NMSH маягийн ирлийн оронд өргөн хэрэгэлдэг болж байгаа. Манай Улаанбаатар төмөр замд ч гэсэн орж ирсэн гэж би ойлгож байгаа. За тэгэд рэл реле маань ямар онцлогтой вэ гэхээр ярмаагаар холбогдсон хоёр тусдаа зүрх хүчтэй бөгөөд тэдгээр дээр 2-2-оор нийт 4 ороомог байрлана. Тэгвэл NMSH маягийн ирлийг та нар санаж байгаа бол ганц юм дүгрэг зүрх хүчин дээр 2 дамартай ороомог байдаг бол рэл маягийн ирлээ бол 2 тусдаа зүрх хүчтэй тэгээ нийт 4 ороомогтой биш шүү. Тэгээд ороомгууд нь хоорондоо зэрэгцээ юм уу цуваа холбогдож болно. Тэ ажиллах зарчмын үед NMSH ирлээтэй ижил. За өөр бас ямар онцлог вэ гэхээр якрын ачаа нь одоо хөдөлгөөнтэй чөлөөтэй хөдлөх боломжтой гэж шүү. Рэл ирлэнийг NMSH ирлээнд чинь нэг ачаа зүгээд өгсөн ямар ч хөдөлгөөнгүй байдаг бол энэ чөлөөтэй рэл ирлээнийх бол якрын ачаа нь чөлөөтэй хөдлөх боломжтой. Ингэснээр одоо галтарны хөдөлгөөнөөр ирлээний их бие чичиргэнэж дөргиход ер нь манай ирлийн хүчин төмөр замын хажууд постын байранд байдг үхэд одоо гадаа ирлийн шкафанд байдаг. Тэгээ галтарыг явж өнгөрөхөөр бүгд одоо тэр аянда чичиргэн дөргиндэг байх нь шүү. Тэгэхээр энэ рэл ирлээний ачаа ийм учраас галтарны хөдөлгөөнөөр ирлээний их бие чичиргэнэж дөргиход контактууд салж нийлэх явдал гардаггүй байх нь шүү. За бас рэл ирлээний ирчээвцэл залгуурын онцлогоос хамаарч түүний суурьнд өөр маркийн ирлээ суулгах боломжгүй. Энэ бол бас маш чухал одоо давуу тал байх нь шүү. За саяхан жилийн өмнө бол одоо NMSH ирлээ NMSH1, NMSH2, NMSH3 гэдэг ингээд эн чинь маш олон янз идэж дотроо контактаараа ялгаатай байдаг. Тэгэнгүүт одоо жишээлбэл NMSH1 ирлээний суурьнд NMSH2, NMSH3 ирлээ суулгачихад бол ерөөсөө амархан суучдаг тийм таарахгүй гэсэн юм байдгүй. Энээс болоод бас галтрэг барьсан явдал гарч исэн бол рэл ирлээнд яг л тэр маркийн рэл ирлийг суулгахаас биш өөр маркийн рэл ирлээ суулгах боломжгүй ингээд аюултай байдал үүсэхгүй бас юм давуу талтай байх нь шүү. За тэгээд энэ рэл маягийн ирлээ маань байна. Ингээд харах юм бол хүүхдүүд ингээ хоёр зүрхөвч үйж шүү. Тэгээд цаанаа ингээд ярмаагаар холбогдсон. Тэгээд зүрхөвч болгон дээр ингээ 2 ороомог нийт ингээ 4 ороомог байна. За тэгээд дээр нь ингээ контактууд байж таараа. За тэгээд энэ нөгөө хөдөлгөөнтэй ачаа маань энэ үйж шүү. Харин якр маань энэ үйж байна. Якр маань энэ үйж байна. Тэгээд яаж ажиллах вүлээ? Нөгөө ороомгоор нь энэ ороомгууд нь зэрэгцээ юм уу цуваа холбогдсон магаш тэр 4 ороомог чинь. Тэгээ ороомгуудаар гүйдэхээр юу болтгоо энэ голд нь байгаа энэ ороомгуудын голд байгаа нэвт ингээ зүрхөвч явж байгаа штэ. Энэ зүрхөвчнүүд чинь соронзлогдоод за тэгээд энэ одоо энэ хавтгай энэ өргөн энэ якрыг өөртөө соронздоо татчихна. Тэгээ якр ингээ татагдангууд энэ хэсгэндээ энэ ингээ татагдууд энэ хэсгэн дээшээ болоод ингээ ерөнхий контакт маань доотлын арийнхаас салаад дээдлийн өврийхтэй залгагддаг. Ингээд яг л NMSH ирлээтэй адилхан. За тэгээ онцлогууд нь харагдаж байгаа. За ер нь бол контактны тооч гэсэн адилхан рэл маяг ирлээнүүд овор хэмжээ жижигхэн ч гэсэн бол 8 бүлэг контакттай. Тэгээд ийм олон зүрхөвч ороомогтой боловч овор хэмжээ жижигхэн байх нь шүү жим багтай. Тэгээд нөгөө хөдөлгөөнтэй хоёр талд нь яг энэ якр дээр нэм хөдөлгөөнтэй ачаа байд. Ингээд одоо хэрвээ чичир дөргих юм бол энүүхэндээ л ингээд савлж хөдөлснөөр одоо энэ якрыг салгах энэ контактуудыг салгах гэсэн явдал гардаггүй байх нь. За тэгээд энэ ирчээвсэл залгууртын ирлээ арт талаас нь харах юм бол ийм байна. За тэгээд энэ өврөөс бүтцэн ачаарууд энэ ирлийг сугалж авчаад оронд нь өөр рэл ирлээ хийх боломжгүй. Яг л энэ маягийн рэл ирлээ чи NMSH ирлээ дотроо олон янз байдаг шиг рэл ирлээ маань бас дотроо олон янз байдаг байх нь. За тэгэхээр ганцхан одоо ижил маягийн ижил төрлийн рэл ирлийг суулгах боломжтой байх нэ. За одоо хэдүүлээ контактгүй ирлээнүүдийн талаар ярив. За орчин үед төмөр замын автоматикийн системүүдэд диод, транзисторууд, тристрүүд гэх мэт одоо контактгүй элементүүд дээр хийгдсэн төхөөрөмжүүдийг өргөн хэрэглэж байна.
За тэдгэрийг ашигласны давуу талууд бол овор хэмжээ багатай, хурдан ажиллагаатай, одоо транзистор тристрүүд ашиглаж одоо сум юг янз бүрийн ламп мампыг асааж унтрааж бас болно шүү дээ. Ирлийн контактор хэдүүлээ ламп асааж унтраадаг шиг эдраар одоо ингээд асааж унтраахад бол илүү хурдан ажиллагаатай, овор хэмжээ багатай, цахилгаан энерги бага хэрэглэдэг гэх мэт давуу талуудтай бол дутагдaltaй тал бас байдаг гинэ. За эдгээр маань одоо өндөр гүйдэл хүчлээс нэвт цогцчдаг. Ийм учраас ирлээнүүдтэй харьцуулахад жоохон найдвар багатай. За тэгээ ирлээ шиг дотроо олон контактгүй учраас нэгэн зэрэг олон хэлхийг одоо залгаж салгаж чадахгүй гэж дутагдал ярих юм бол одоо ийм дутагдал байж болох нэ. За тэгээ энэ дээр одоо нэг гараар зурцсан зураг нь хүүхдүүдээ. За энэ транзистор ашиглаад хэдүүлээ лампыг асаах эсхим байгаа байх нь шүү. За тэнд яг хоёр юм байгаа юм бэ гэхээр энэ хоёр транзистор маань энэний эмиттерийн сум гадагшаага чиглэсэн учраас энэ эхний зурган дээр бол PNP маягийн транзистор байгаа бол хоёр дахь зурган дээр болохоор эмиттерийн сум дотгошоогоо чиглэсэн байна гэдэг чинь энүүд NPN маягийн транзистор байгаа байх нь шүү хүмүүдээ. За тэгээд энэ транзисторууд ашиглаад хэдүүлээ энэ лампыг асаах гэж байна л да. За тэгэхээр ер нь транзистор чинь 3 гаралттай байдаг. За тэгээд тэр ямар 3 гаралт төлөө энэ сумтайг нь эмиттер, энийг коллектор, за энийг бол бааз гэсэн юм 3 гаралттай байдаг. За тэгээд хэдүүлээ энэ транзистор ашиглаад ямар нэг юм ажилуулах гэ тэрэн дотроо яг энэ дэр ламп асаах гэж байгаа. Энэ лампа хэдүүлээ энэ ажилуулах гэж байгаа, асаах гэж байгаа энэ ачаалал төхөөрөмжөө алинд нь холбогддог вэ? Эмиттерийн хэлхэнд үү, баазын хэлхэнд үү, коллекторын хэлхэнд үү гэвэл ихэвчлэн одоо коллекторын хэлхэнд тэр ажилуулах гэж байгаа юм холбож өгдөг байх нь шүү хүмүүдээ. За тэгээд одоо хэдүүлээ ярийн энэ хэдүүлээ энэ лампыг асаахын тулд одоо энэ коллектор дээр энэ цэг дээр бол өндөр потенциал өгж нэмэхээ гэсэн эмиттер дээр бол одоо тэг потенциал холбож өгч болох нь биш. Тоон утгаараач тэгтэй тэнцүү потенциал өгж болох нь. За тэгэхээр одоо гүйдэл чинь өндөр потенциалаас ингээд нам потенциал руу гүгээд энэ лампыг асаах гэтэл энэ транзистор маань одоо хаалттай байх үедээ энэ эмиттер коллекторын хоорондох эсэргүүцэл хязгааргүйтэй тэнцүү байдаг учраас энэ хүчлээс гарсан гүйдэл бараг гүйж чадахгүй шүү дээ. Омын хууль мэднэ үстэй хэлгээнд ийм их эсэргүүцэл байгаа учраас омын хуулиар эдрээр гүйх гүйдэл бол ерөөсөө бараг тэг рүү тэмүүлээд энд хичнээн үүсгүүр ингээд хоёр өөр потенциал холбосон ч гэсэн ламп бол асч чадахгүй. Тэгэхээр хэдүүлээ энэ лампыг асаахын тулд яах ёстой? Транзисторыг нээх ёстой. Транзисторыг нээхийн тулд бааз дээр нь энэ эмиттертэй харьцуулахад бид нар нэгж потенциал өгөх ёстой. За тэгэхээр одоо ямар өндөр бааз дээр бид нар өндөр потенциал өгөх үү, нам потенциал өгөх үү гэдэг нь юунаас хамаарах вэ гэхээр энэ транзисторын үед өндөр потенциал энэ транзистор NPN маягийн транзистор ашиглаж байгаа нам потенциал өгөх нь шүү дээ. За тэгэхээр тэрийг юунаас харж болох вэ гэхээр энд одоо энэ эмиттерийн сум гадагшаага чиглэсэн гэдэг чинь биднэрт шипи болж байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл транзистор нэгдэхийн тулд дэжд өгтүүдээ энэ эмиттер баазаар нь заавал гүйдлэхгүй хэвээр. Тэгэхээр энэ транзисторын хувьд бол энэ гүйдэл яаж ийн? Ингээд баазаас эмиттер рүү чиглэсэн гүйдэл гүйх юм бол энэ транзистор нэгднэ гэдэг сум биднэрт хэлж байгаа байна шүү дээ. Тэгэхээр бид нар гүйдэл чи өндөр потенциалаас нам руу гүйдэг юм чинь. Тэгэхээр энэ транзисторын PNP транзисторын хувьд одоо энэ баазаас ингээд эмиттер рүү гүйдэхийн тулд бааз дээр бид нар өндөр потенциал өгөх хэрэгтэй байх нь шүү. За ингээд өндөр потенциалын дөгөөд К түлхүүрийг залган гут энэ өндөр потенциалаас гарсан гүйдэл ингэж яваад баазаар ороод ингээ эмиттерээр гараад энэ ч нам потенциал байгаа ш. Энэ хооронд үүсгэр байгаа энэ хоёр он. За ингээд одоо хэдэн вольт гэдгийг 12 вольт дээд 15 вольтын хүчлийн хооронд өгсөн. За ингээд одоо гүгтэй бол бааз дээр нь энэ транзисторууд өндөр потенциал өгжээж ингээ эмиттер баазаар гүйдэлгүйгээд тгсэн. За тэгээд ингээ гүйдэл эмиттер баазаар гүйдэлгүйгээр транзистор нээгдэнэ гэж байгаа. Нээгдэнэ гэдэг чинь нөгөө энэ эмиттер коллектор энэ хоёрын хооронд байсан, энэ хоёр гаралтай хооронд байсан шилжилтийн эсэргүүцэл буюу эмиттер коллекторын хоорондох эсэргүүцэл маш их байсан чинь нээгдэнгүүт ингээ эмиттер баазаар нь гүйдэлгүйнгүүд энэ эсэргүүцэл тэгтээ тэнцүү болчихно. За тэгэхээр ямар ч эсэргүүцэл байхгүй болчихно. Тэгэхээр одоо энэ
коллекторын энд өгсөн өндөр потенциалаас гарсан гүйдэл чи ингээд энд байгаа эмитер дээр байгаа нам потенциал руу гүгээд одоо энд ямар ч эсэргүүцэлгүй юм чинь одоо лампны л эсэргүүцлийн дүлдэж байгаа юм. Тэгэхээр үүсвэрийн хамаг хүртэл лампанд өгдөө лампаар тэр хэмжээний гүйдэл гүгээд за ингээд ламп маань тод асч харагддаг байх нь шүү. Энэ чи энэ NPN транзистор гэж шүү. Энэ хоёроос солиод энэ бол NPN транзистор, энэ бол PNP транзистор гэж шүү гэдэг. За тэгээ хамгийн гол нь багш нь яаж тогтоодог гэхээр энэ эмитерийн сумнаас хараад одоо гүйдэл эмитер баазаар аль чиглэлд гүйдэлгүүл нэгдэхвэ гэдгээс хамаарат энэ бааз дээр нь эмитертэй харьцуулахад өндөр потенциал өгж болно энэ транзисторын хувьд нам потенциал өгөх нь шүү. За одоо энэ транзисторын хувьд хэдүүлээ яриа. Энэ эмитерийн сум дотгошоо чиглэсэн юм чинь энэ транзисторыг нээхийн тулд хэдүүл яана гэсэн ингэж ийм чиглэлд эмитер баазаар гүйдлийн чиглэл ийм байх хэрэгтэй байх нь шүү. Тэгэхээр бид нар бас энэ эмитер дээр тэг потенциал коллектор дээр ингээд нам потенциал энэ хоёрын хооронд хэд 12 вольтын потенциалын ялгар байлаа. Тэгээ ингээд гүөх гэтэл энэ өндрөөсөө энэ нам потенциал руу гүйх гэтэл энэ транзистор хаалттай үед энэ эмитер коллекторын хооронд шилжилтийн эсэргүүцэл маш их байдаг учраас ингээд гүйдэлгүй чадахгүй энэ ламп бол асаж чадахгүй байсан. Тэгэхээр хэдүүлээ лампыг асаахын тулд транзисторыг нээх хэрэгтэй юм. Транзисторыг нээхийн тулд хэдүүлээ бааз дээр нь эмитертэй харьцуулахад ямар потенциал өгөх вэ гэхлээр гүйдэл ингэж гүйх юм бол нэгднэ гэдэг чинь өндрөөсөө нам руу гүйдэл гүйдэг учраас бааз дээр нь хэдүүлээ эмитертэй харьцуулахад нам потенциал өгөх нь шүү дээ. Ингээ хасах хийгээд. За тэгэхээр одоо хэдий 5 вольтоор багыг ч өгж болно шүү дээ. Эмитертэй харьцуулахад 5 вольт юм уу хэдэн вольтын баг хүчтэнд өгчлөө. За тэгээ кат түлхүүрийг залгангууд одоо энэ эмитер баазаар чи ингээ гүйдэлгүйгээд эхлэх нь шүү дээ. За энэ гүйдлээс ингээд гүйдэлгүйгээд эхлэхээр транзистор нэгднэ гэдэг чинь энэ эмитер коллекторын хоорондох нөгөө маш их эсэргүүцэж шууд тэгтээ тэнцүү болчдөг байгаа юм. Ингээд хандлтын байдалд орчлоо ч гэж ярьдаг. Тэр хандлтын байдалд орлоо нэгдлээ энтер гэдэг бол эмитер коллекторын хооронд байдаг хязгааргүйтэй тэнцүү их эсэргүүцэл маань тэгтээ тэнцүү болчихно. Тэгээ энд ямар ч эсэргүүцэл байхгүй болсон учраас эмитер дээрх тэг потенциалаас гарсан гүйдлийн нам потенциал руу ингэж гүгээд өөрөөр хэлбэл эмитер коллекторыг хэлэхээр гүйж эхэллээ. Энэ гүйдлээс маань энэ ламп асаад ингэж одоо ингэж хэдүүлээ энэ транзистор ашиглаж бас лампуудыг асааж болдог байх нэ. За лампнуудаа унтраа гэвэл хэдүүлээ яах нь вэ? Транзисторуудаа хаагаад өгөх хэрэгтэй. Хаахын тулд яах юм? Энэ бааз дээр өгсөн потенциаллуудаа ингээд салгаа ичнэ, К түлхүүрээр салгаа ичих нь шүү дээ. Тэгэхээр эмитер баазуудаар ингээд гүйдэл гүйхэл болчих юм бол транзистор хаагдана гэдэг чинь шууд одоо энэ хоорондох эсэргүүцэл буцаад хязгааргүйтэй тэнцүү их болчхоор энд гүйсгүүрүүд маань байсан ч гэсэн одоо энэ хоёр потенциалыг гүйдэлгүй чадахгүй яагаад гэхээр энд маш их эсэргүүцэл бий болсон учраас омын үйлээр гүйдэл маань тэгрүү тэмүүлээд маш бага гүйдэлгүй яг тэгч болохгүй л дээ нэгэнт үүсгүр байна. Энд бол хэлхээ бүрэн салгагдаагүй маш их эсэргүүцэл байгаа учраас омын үйлээр бол энэгээр гүйхэд маш бага байх нь шүү. Тэгтээ тэнцүү. Тийм учраас энэ гүйдлээс ламп бол асаж чаддаггүй байх нэ. За ингэж одоо контактгүй элементүүд буюу транзистор, тристер, микросхемүүд ашиглаж янз бүрийн лампыг асаах өөр реле ажиллуулахад өргөн хэрэглэгддэг болсон байх нэ. За сайн байцгаана уу хүүхдүүдээ 10 дугаар лекцийн дагуу бяцхан видео хичээл бэлтлээ. За энэ дээр маань одоо рел маягийн ирлээнүүд, контактгүй ирлээнүүдийн талаар байсан. За тэгэхээр